За түрүүний видеон дээр ярьсан. За энд одоо буддын шашинтай холбоотой энэ гоё шууд дурсгал байдаг болон буддын шашны зам суудсан. За энэ өргөн зугаалгын гудамжаар ингээд гэрэлт гудамжаар жуулчдаг эрх дуртай ийм удаж юм байна. Тэр төгс бүтээсэн байна. Маш цэвэрхэн. Тэгээд ер нь ихтэй залуучууд болдоо. Залуучууд нь үндснийхээ хувцсыг өмсөж маш их зураг авах юм. Охид залуучууд. За энэ тайзан дээр сар хэмжээ болдог юм шиг байна. За аялагч Жак болж байна одоо. Миний аяллаа онцлог бол аялагч Ганхүү, аялагч Мөнх Цэлмэг хоёроос хоёрын яг дундах буюу тухайн хотынхаа гоо үзэмж гийн үзэхээс гадна хамгийн гол нь түүхийн дурсгал зүйлүүдийн очиж түүхийн судлах яагаад би болсон, яагаад үүссэн гэдэг тэр одоо үеийнх нь фактуудыг уншиж тэгээд яг тэр газрыг үзээд хамгийн гол нь бүх юмны түүхийн л сайн уншиж судлахад хамгийн гол гой дээрийн байгууламжуудын үнд цэнийг ойлгож хүмүүс таниулах ийм зорилготой болж байх шиг байна. За энэ дээр одоо бас нөхөр байгууламжууд байна. Энэ тэр үеийн тэр түрүүний Тракотия Warriors буюу одоо тэр шавар цэргийн болоод морь тэрэг онлог тэдний хийсэн хийцүүд нь бол өстой маш нарийн хийжсэн байгаа. Тэр үеийн технологи бол өнөөдөр шиг хөгжөөгүй мэдээж хэрэг. Тэгэхэд хийж байгаа бүх юмдаа өстой эд ширхэг бүр гайхалтай гоё уралж ирсэн нь харагдаж байгаа. Тэгээд энэ хөшөөнүүдийн хийц болоод тэр одоо 1500 1600 манай эртний өмнөх үеүүдээс хийсэн юмнууд нь ямар технологитой байлаа да. Тэгэхэд чинь маш нарийн тэр усны ширхгүүд готлын уулны хэмээч гэх шиг. За тэр дээврийн усны унжлагын шавар идлүүд нь бүгд хээтэй, бүгд арслан сийлсэн ч байх шиг. Мөн гэл шоо хээ уулзгал. Онхорактер хийдэг гэжээ.